Сайн байцгаана уу? За нэмээд TV Солонгос улсаас мэдчилж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ өөрийнхөө одоо хамгийн дуртай бүтээл болох The Walking Dead TV show тэ энэхүү олон ангид Америк киноны талаар танилцуулъя гэж бодлоо. За яагаад вэ гэхээр 10 сарын 31-нд одоо Аимшиг баяр буюу Halloween Day болдог шүү дээ. За тэгэхээр энэхүү The Walking Dead зомбитэй энэхүү Америк драма маань анх 2010 оны 10 сарын 31-нд телевизээр цацагдаж байжээ. 2020 оны 10 сарын 31-нд 10 жилийн хойно юм байна. За тэгэхээр миний одоо хамгийн дуртай драма, хамгийн дуртай Америкийн одоо TV show гэдэг утгаараа энэхүү TV show одоо олон ангийнхаа талаар жаахан ч гэсэн бас мэдээлэл хүргэе. За та бүхэндээ recommend буюу санал болгоё гэж энэхүү видеог одоо бэлтгэж байна. Яа тэгэхээр пандемикийн үеэр те гэртээ одоо гэрээсээ ажил хийж байгаа хүмүүсээс баггүй байгаа. За тэгээд дэлхийд даяар байгаа монголчууд маань ч гэсэн үзэж байгаа ах. За тэгэхээр монголчуудаа ч гэсэн хэлэхэд The Walking Dead series үзэж амжаагүй бол бас үзээрэй гэж санал болгомоор байна. Яа тэгэхээр 2010 онд гарсан одоо энэхүү олон кино маань нийтдээ 10 season бол гарсан байгаа. За тэгээд 10 season аль хэдийн гарчихсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та одоо яг хэлсэн ч гэсэн илүү одоо гоё хийдэг. Ер нь хүмүүс чинь нэг 7 хоногийн дотор бүх одоо season-ыг үздэг тийм тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн уйдахгүй хэрвээ ингээд season 1-ээс эхлээд үзэх юм бол маш сонирхолтой. За тэгээд гол дүрүүд нь ч гэсэн маш их одоо үйл явдал болдог. Маш 10 жилийн бүхэлдэн түүхтэй энэхүү serial-ыг заавал үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд нийтдээ одоо season бол 10 гарсан байгаа. За цаашдаа бол Walking Dead маань season 11 одоо үлдээд байгаамаа. За тэгээд энэ season 11-ийг одоо 2021 он 22 онд мэдээж гарна. За тэгээд энэ бол хамгийн сүүлийн season. Ингээд season энэхүү одоо Walking Dead маань харамсалаар дуусч байгаамаа. Над митийн одоо фэнүүд нь одоо Walking Dead дуусахаар одоо яах юм байгаа. За мэдээж өөр бас зомбитэй те зомби apocalypse-тэй энэ кинонууд бас зөндөө байдаг. За тэгээд тэрхүү кинонууд руу ч гэсэн мэдээж олон кинонуудыг ч гэсэн би бас үзэх бэлгүй. За мэдээж The Walking Dead-тэй холбоотой бас нэг The Walking Dead World Beyond гэдэг юм одоо TV serial бас дахиад эхэлж байгаа. Энэ болохоор энэ жил одоо 10 сарын 3-наас эхэлж цацагдсан юм бас шинэ zombie apocalypse-тэй юм кино бол гарч байгаа. За мөн The Walking Dead-тэй адил юм кинонууд маш олон байдгийн нэг нь Fear the Walking Dead гэж байдаг. За би бас тэр Fear the Walking Dead season 5 хүртэл нь ерөөхдөө үзсэн байгаа. Гэхдээ ер нь үзээд ингээд харьцуулахад болохоор надад The Walking Dead арай илүү my style одоо надад илүү таалагддаг гэх юм уу. За The Fear the Walking Dead ч гэсэн маш сонирхолтой. Та бүхэн ч гэсэн бас цаг хугацаа ингээд байгаа бол тэ завтай цагаараа кино дуртай залуучууд маань үзээрэй гэж бас зөвлөх байна. Энэхүү The Walking Dead нь та бүхэн мэдгүй ч магадгүй ер нь бол comic book дээр сэдвүүлээд бичсэн байгаа. За тэгээд comic book нь болохоор 2003 онд гарч ирсэн. За тэгээд ихэнх одоо үйл явдал нь таардаг ч гэсэн за мөн таарахгүй үйл явдлууд бас нэлээд их байдаг. За жишээлбэл одоо номон дээр бол зурагт номон дээр бол одоо Daryl Norman Reedus-ийн дүр нь бол байдаггүй. Харин зөвхөн TV show зориулж энэ Norman Reedus-ыг Daryl-ийн дүрд тоглуулж одоо Daryl бол гол дүр шүү дээ. Яг одоо юм байлаа. За тэгээ мөн Sasha гэж бас нэг дүр season 4, 5, 6 гэх юм гардаг. Тэр дүр бас байгаагүй гэж байлээ. За тэгээд зөвхөн TV show-д зориулж хийсэн гэсэн. Мэдээж зохиолч нь бол Robert Kirkman тэгээд Tony Moore хоёр бол ерөнхийдөө зохиосон. Энэ одоо кино драмын зохиолч, за мөн номын ч гэсэн гаргасан хүмүүс байгаа. Гол дүр нь болохоор мэдээж Rick Grimes гэдэг цагдаа гардаг шүү дээ. Цагдаагийн дүрийг гардаг. Тэр бол Andrew Lincoln гэдэг маш алдартай одоо жүжигчин байгаа. За ингээд гол дүрийн жүжигчид бол нэг кинонд одоо бүхэл бүтэн 10 жил тоглож байна гэсэн үг шүү дээ. Яг одоогийн байдлаар байгаа болохоор нийтдээ бараг 147 эпизод буюу анги гараад байгаа юм билээ. За тэгээд season 10 болохоор нэлээд сонирхолтой байсан. Надад бас маш таалагдсан. Тэгээд season 10-ийн хамгийн сүүлийн анги болох 16 дахь анги сая 10 сарын дундуур гарсан. Нэлээд нөө пандемикээс болж хойшилж аваад ганцхан анги хамгийн сүүлд гарсан байгаа. За тэгээд тэрхүү анги ч гэсэн маш их таалагдсан. Тэгээд цаашдаа бол season 11 бол маш хүлээж байгаа. За мэдээж 11 дээр бол маш сонирхолтой гоё зүйлсүүд бас гарна. За тэгээд та бүхэндээ ямар ч байсан
хэлэхэд season 1-ээс ахуулаад одоо жижиг үйл явдлын гол үйл явдлыг яриад өгчий. За мэдээж спойлер тул та бүхэн одоо өөртөө үзэх юм бол илүү сонирхолтой шүү. Аль хэдийн одоо энэ сайтуудад энэ тиймд бол зөндөө байгаа. Тийм болохоор эхнээс нь ахуулаад үзээрэй. Үнэхээр сонирхолтой гэж хэлмээр байна. За season 1-т юу гардаг вэ гэхээр Rick Grimes season 1 болоо бусад season-уудыг одоо харьцуулах юм бол хамгийн цөөхөн ангитай буюу 6 ангитай. За тэгээд season 1 дээр одоо эхэлж байгаа шүү дээ. За тэгэхэд бол Rick Grimes одоо эмнэлэгт сэрдэг байгаа. За тэгээд эмнэлэгт сэрэхт нь аль хэдийн одоо юу world end те энгийн одоо дэлхий байхаа болчихсон. Тэгээд хаа сайгүй зомби тэгээд ийм сонин хүн төрөлхтэй ийм virus давтагдсан байсан. За тэгээд Rick Grimes бол мэдээж эмнэлэгээс ирээд бүх юмаа эргэн санаад ингээд гэрлүүгээ мэдээж нэг хүүтэй их нэртэй тэгээд хүү ихнэр хоёроо хайхаар ингээд гэрлүүгээ явдгаас эхэлдэг байгаа. Season 1 бол мэдээж маш сонирхолтой. Надад за тэгээд season 2 болохоор юу гардаг вэ гэхээр мэдээж Rick Grimes гэр бүл оолно. За тэгээд season 2 дээр Herschel гэж одоо нэг өвөө гардаг. Тэр өвөөдөө одоо уулзаад ерөнхийдөө ингээд Rick Grimes ч өөрөө лидертэй хэдэн хүмүүсийг ингээд толгойлоод одоо авч явдаг, халамжлаад авч явдаг гэсэн. Тэд нартайгаа хамтдаа ингээд өөр бас нэгэн одоо farm буюу ийм тариаланчийн өвгөн дээр ирж бүгдээр ингээд хамт нийлдэг байгаа. За тэгээд мэдээж гол дүрүүд нь болохоор одоо Rick, Glenn, Maggie за тэгээд ингээд бүгдээр ингээд нийлдэг гэсэн. За энэ хэд маань одоо ингээд season 2 дээр гарна. За season 2-аас маш их сонирхолтой зүйлсээр дүүрэн байдаг. Season 2 дээр одоо farm дээр байдаг гэсэн шүү дээ. За тэгээ мэдээж нэг газараа бол удаан тогтох нь бол маш хэцүү байдаг. Яа тэгэхээр тэрхүү газар заавалчгүй ингээ зомбинууд ирдэг. За тэгээд маш олон одоо зомбинууд ирдэг тул яа харахгүй дараагийн одоо ингээд байршлаас хэлбэд явах шаардлага гардаг. За тэгээд Herschel farm гэсэн ерөнхийдөө сүрээд нөгөөдөл чинь season 3 дээр одоо нэг шорон олдгоо. За ингээд явсаа survival шүү дээ. Явсаар агаал нэг шоронд очдаг. За энэ нь болохоор season 3 дээр гардаг байгаа. За бүх юм ингээд ад жаргалтай одоо сайхан тийм ангууд мэдээж байдаг ч гэсэн ихэвчлэн л дандаа ингээд зугцсан, хөөгцсөн. За тэгээд яаж амьд гарах уу? Яаж одоо ийм амар үед одоо бибинийг хайрлаж хамгаалж яаж ингээд хамтсын хүчээр дэшээ ингээд улам гарах уу? Яаж ингээд нийгмээ бүтээх үү гэдэг ийм зүйлсийн талаар ерөнхийдөө Walking Dead бол гардаг. Дан зомби бол гараал те байнга зомбитой тулалдаад байна гэж байхгүй. Ерөнхийдөө хүн хоорондоо маш их тулалддаг ийм кино. За тэгээд season одоо 4 дээр болохоор бас нэг одоо governor гэж одоо муу талын дүр гарч ирнэ. Ер нь season болгон дээр нэг муу талын дүрүүд байдаг. Тэгээд тэдэнтэй үргэлж тэмцэлддэг. Тэр нь ч бас маш сонирхол татсан юм байдаг наа. За тэгээд season 4 дээр governor гэж одоо муу тал гарч ирээд муу талтайгаа мэдээж нөгөөдөл чинь бас муу талцсан одоо газрын асуудлаар тэг чи яв би яв гэх мэтлэн хоорондоо ерөнхийдөө байнга ямарваа нэгэн дайсантай байдаг наа. Season 4 дээр ямар ч байсан тэд нэр хоорондоо одоо дайтахаар болоод тэгээд мэдээж нөгөө шоронгоос явах шаардлагатай болно. За тэгээд шорон мэдээж сүйрэлд орж ингээ season 5 дээр бүгдээрээ одоо гол дүрийнхэн манай гол дүрийнхэн за тэгээд нэлийн улуулаа болсон байна. Энэ хүртэл ингээд бөөндөө ингээд явдаг. За season 5 дээр бас мэдээж нөгөө хүн иддэг тийм амар бас групп хүмүүстэй бас тааралцдаг. Ер нь бол амар сонирхолтой үйл явдал зөндөө байдаг season 5 дээр. За ингээд season 5-ын төгсгөл хэсэгт Alexandria гэдэг одоо шинэ хот суурин одоо тосгон жижиг тосгоныг олдог. За тэгээд season 6 дээр юу гардаг болохоор энэ тосгонд одоо ерөнхийдөө үйл явдал өрнөж за нөгөөдөл чинь бас одоо нэлийн удаан хугацаанд ингээд явж ашиггүй нэг арай нэг жоохон юм юу тийм боловсон нийгэмд орж ирэн за ингээд юу тийм байнга зүхтаж байнга одоо тэмцэж зодтолдож тий байнгын дайнтай юм байсан нөгөөд маань Александриад ирээд нэг ингээд жоохон амьсгаа авдаг гэх юм уу. За тэгээд season 7 дээр бас яаж зүгээр ах вэ? Ингээд шин дайсантай учирнаа нэг нь гарч ирнэ. Нэгэн гэж нэг амар харгас лидер гарч ирнэ. За тэгээд харгас лидер маань мэдээж одоо маш ухаалаг, за маш одоо хүчтэй. За тэгээд нэлээд харгас тийм удирдагч гэх юм уу. За тэгээд season 7 дээр мэдээж миний одоо хамгийн хайртай дүр болох Glenn буюу одоо Солонгос жүжигчин байдаг. Солонгосын Америк жүжигчин. Тэр Glenn маань одоо Glenn-ийг маань одоо нэг нь алдаг. За тэгээд энэ бол маш аимшигтай Walking Dead-ийн одоо 7 жилийн 6-7 жилийн хугацаанд байгаагүй
үзэлт авсан. За тэгээд сая одоо үзэгчд нь Walking Dead-ийг ерөнхийдөө орхилоо тий орхимоор байна. Одоо хайртай жүжигчин болох гол дүрийн Glenn тэгээд Asian guy-ыг аваад явчихлаа гэж бүгд бөө юм болчихсон. Би бүр уйлж мэлжсэн амар юм болчихсон. За тэгээд мэдээж тэглээ гэд яг одоо юу гэдэг Walking Dead-ийн бол фэн хിവэрэ байсан. Яа тэгэхээр кино маань өөрөө сонирхолтой учраас зам маш олон жил үзсэн учраас ингээд фэндомд тууштай байсан гэх юм уу. За тэгээд season 8 дээр нөгөө л нийгэмтэй одоо зуралцаар л байна. Ерөнхийдөө ингээд дайцаар л байна. Айгу ийцэн. За тэгээд ашгүй season 8 дээр ерөнхийдөө нэг ялдаг. За тэгээд нэг ялаад алах юм байх гэсэн чинь мэдээж бас алаагүй. За түүнийг ерөнхийдөө хоригдлолно. За тэгээд яагаад хоригдлолж байгаа юм бэ гэхээр нийгэм одоо нийгэм нь болохоор нийгмийг хүчирхийллээр те. За тэгээд одоо амар тийм хэрцгий аргаар хүмүүсийг хооронд нь аалж таалж. Тэгээ мөн боолын ийм системээр юу н авч явна гэсэн бодолтой. Хин Rick Grimes болохоор нийгмээ ингээд зөв одоо босгоё тий. Энгийн ингээд боловсон нийгмээ бид нэр босгож чаднаа. Дайн байлтаа хиймээргүй байна. Цаашдаа ингээд сайхан нийгэм ахаад өмнөгчгөө ингээд босгоод явъя гэдэг тийм юу н бодолтойсэн. Rick-ийн талынхан. За тийм болохоор Rick юу н чи ингээд шоронд одоо насаараа хоригдоод тэгээ бид нэрийг ямар сайхан нийгэм бүтээх чи өөрөө нүдэрээ хараа гэд албаар юу шоронд хийдэг. Тэр нь ч юу н зөв гэж би бас бодож байсан. За тэгээд season 9 дээр oh my god зөвхөн нэг дараад бүр ингээд одоо тий сайхан болж исэн чинь ахаад нэг дайсан гарч ирж байгаа хгүй. Тэр нь юу вэ гэхээр номон дээр бас гардаг Whisperer байсан байгаа. За тэгээд Whisperer юу гэсэн үг юм бэ гэхээр Whisperer болохоор баг зүгээд юу зомбиний одоо дүр тойроод явдаг. Тэгээд зомбиний одоо биеийн хэсэг, зомбиний одоо арьсыг нүүрэндээ буглаад ингээд явдаг. Тэгэхээр ерөөсө бусад зомбинууд нь болохоор тэрхүү хүнийг идэхгүй гэх юм уу? Одоо адилхан үнэр үнэртдэг учраас хүн гэж мэдэхгүй хамтдаа явдаг тийм одоо групп хүмүүс гарч ирнэ. За ингээд season 9 дээр бол бас боо юм болно. За тэгээд шин дайсантай альфа, бета гэж шин дайсан гарч ирнэ. За маш нэгнээс илүү одоо юу гэдгийг садист одоо нэгнээс илүү бас аим шиг тийм эмхтэй дайсантай альфа гэдэг дайсан гарч ирнэ. За тэгээд нөгөө төл чинь мэдээж манайхан бол хүчээ нэгтгэхэд ерөнхийдөө манай тал нь болохоор илүү одоо эерэг гэх юм уу илүү positive бибидээ тусалсан хамтын хүчээр одоо сайн хүмүүс гэж ярьдаг. За тэгээд дайснууд нь бол юмыг дандаа ингээд муухай одоо алж талсан аргаар одоо байлгадаг тийм хүмүүс ерөнхийдөө дайсан болж ингэж ер нь гардаг байгаа. За тэгээд season 10 дээр ашгүй одоо нэгэн альфаг альфаг алдаг. За тэгээ нэг нь маань одоо шоронд байсан шүү дээ. Тэгээд season 10 дээр болохоор бас нэг үйл явдал гараад нэг нь мэдээж шоронгоос гарч нэг нь болохоор нэлийн олон жил шоронд байсан болохоор маш ингээд эргээр бас өөрчлөгдөж жинхэнэ уг одоо дотоод хүн нь гарч ирдэг гэх юм уу. За тэгээд нэгэнд бол үзэгчд эргээд бас одоо дурггүй хамгийн үзэн яддаг дүр байсан бол season 10 дээр хүмүүс одоо нэг ойлгоод за нэг нь хэрхэн өөрчлөгдөж байгаа юм гардаг. Тэгээд би хүртэл нөгөө нэг үздэг байсан чинь сүүлдээ season 10 дээр нэг маш одоо юу гэдгийг ойлгодог. Тэгээ нэгний талд орсон гэх юм уу. За Rick Grimes болохоор season 9 дээр харамсалтай нь одоо алга болдог байхгүй. Яа тэгэхээр Rick Grimes одоо хамгийн одоо энэ шоуын гол дүр нэсэн шүү дээ. За тэгсэн чинь Rick Grimes ерөнхийдөө яагаад энэ шоуг орхих болсон бэ гэхээр гэр бүлдээ бас маш их цаг хугацаа ерөөсөө өгдөггүй маш завгүй байсан. За тэгээд бараг 10 жил энэ шоутай байсан болохоор өөр бүтээлч гэсэн юм хийх байсан гэх мэтлэн янз янзын юунууд асуудлууд одоо байсан юм шиг байгаа. За тэгээд янз янзын rumors мэдээлэлүүд бас нэтээр цацагдсан. За тэгээд хэд хэдэн сая одоо тэгээд 10 сая үзэгчид нь мэдээж Ricky-г одоо шоугаа орхиход за бид нар ч гэсэн одоо Walking Dead-ийг дахиж үзэхгүй гэж маш их одоо дургуйцлаа илэрхийлж байсан юм аа. Тэгтэл одоо мань бит нь бол үзээрэн. Тийм тэгээ season 11 дээр одоо Rick буцаж ирэх юм уу үгүй нь бол мэддэхгүй байгаа. Тэгээд Rick-ийн дүр одоо маш ер нь бол маш их өгүүлэгдэж байгаа. Тийм. За тэгээд season 10 дээр болохоор ашгүй альфа өгөхөд бета гэж бас байдаг. Бетаг бас ашгүй алаад ингээд season 10-аар маш сайхнаар дууснаа. За тэгээд season 11 дээр болохоор одоо шинэ мэдээж дахиад шинэ юм бас нэг шинэ үйл явдлууд мэдээж гарна шүү дээ. За тэгэхээр season 11 дээр болохоор season 10-аар дуусахдаа Commonwealth Soldiers гэдэг юм цэргийн хувцастай ерөнхийдөө маш одоо тоноглогдсон тэд нар маш их одоо юм хөгжилтэй газараас ирсэн юм шиг те эсвэл ингээд засгийн газрын ингээд цэргүүц юм шиг тийм амир одоо өмсгөл лидер сайтай
тоног төхөөрөмж цаатай ийм цэрэгүүд гарч ирээд дуустдаг байгаа. За тэгэхээр мэдээж season 11 бол маш их хүлээлттэй үлдэж байна. За тэгээд 2021 онд мэдээ эхний 8 анги гараад тэгээд 22 онд дараашийн 8 анги гараад ерөнхийдөө нэг 8 ангаар ингээд ээжлэг гардаг байгаа нэг season нь. За тэгэхээр та бүхэнд одоо сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд ямар ч хэсэн зөндөө олон спойлер өгсөн шүү. Тийм болохоор энэ хөө The Walking Dead series-ийг заавал үзээрэй гэж хэлмээр байна. За би яагаад ерөнхийдөө зомбитэй кинонууд дуртайлсан бэ гэхээр амар гоё адал явдалтай. Тэгээ дээрэс нь надад одоо ялангуяа энэ коронавирус гарна гэж би бол мэдээгүй шүү дээ. Энэ одоо кино чи айл 10 жилийн өмнө эхэлсэн. Тэгэхэд одоо хүмүүсийн гаргаж байгаа авир ааш одоо тэгээ бүх үйлдэлүүд энэ The Walking Dead дээр гардаг байхгүй юу. Тэгэхэд яг энэ нэг коронавирус гарсан чинь монголчууд хоёр хуваагдал те чи вирус чи битгийгээр одоо гадаад байгаа Монголд байгаа гэж хуваагдал хоорондоо ингээл муудалцаал тэгэнгүүт яг нөгөө нэг манай тал дайсны тал гэдэг чинь гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр The Walking Dead дээр ч гэсэн бас нэгэн сонирхолтой баримт болохоор зомбинуудыг ерөөсөө зомби гэж дуусахгүй зүгээр walker те brain biters, lurkers, rumblers гэх зэрэг иймэрхүү одоо өгнүүд өөр үгээр орлуулж дуусдаг. Зомби гэдэг үг бол нэг ч гардаггүй. За мөн virus яаж эхэлсэн талаар ерөөсөө нэг ч гарч байгаагүй. За ийм сонирхолтой фактууд байна юм байна. За тэгээд та бүхэн бас таалагдсан байх гэж бодож байна. За намайг видео үргэлж хамт байдагт баярлалаа. За тэгээд миний одоо сувг таалагддаг, миний контент мэдээлэлүүд таалагддаг бол subscribe заавал дараарай. За тэгээд comment, share, тэгээд like гэдэр үлдээгээрэй. Comment хэсэгт өөр бас юу ямар одоо мэдээлэл амаар байна гэдгээ бас бичиж үлдээгээрэй. За мөн та The Walking Dead-ыг үздэг бол сэтгэлдээ бас бичээрэй гэж хэлмээр байна. Би бол ерөнхийдөө хүүхэд байгаасаа эхлээд кинонд маш их дуртай. Ялангуяа Холливуудын бүх кино тий. За тэгээд сүүлийн Солонгос болохоор Солонгосын бүх кино ерөнхийдөө киног бол ерөөсөө шинэ гарсан кино бол бүгдийг үздэг. Ер нь кино хоббитэй гэх юм уу. За тэгээд zombie apocalypse те zombie survival тэгээд миний бас нэг хаштаг болохоор яахахгүй зомби гэдэг. Тэгээд дараачих нь хаштаг нь болохоор survival. Тэгээд дараачих нь болохоор Marvel тэгээд тийм юу гэдэг нэг хайр гариг идэртэй. За ерөнхийдөө л дандаа ийм survival басан кинонууд маш их дуртай. За тэгээд байдаг байгаа. За тэгээд манайхаа энэ түрээд видеог өндөрлөе. Намайг Солонгосоос түр баяртай.